Ерөнхий сайд учрал өнөөдөр мэдээллийн технологийн салбарын төлөөлөлтөд уулзав. Энэ үеэр мэдээллийн технологийн бүх инженерийн нэгдсэн өгөгдлийн сан бүрдүүлэхийн зэрэгцээ бүх салбарыг мэдээллийн технологижуулах шаардлагатайг аж ахуйн нэгжийн төлөөлөл хэлжээ. Үүний хариуд тэрээр энэ салбар бол засгийн газрын тэргүүлэх чиглэл мөн гэдгийг онцоллоо. Цахим яамыг маш идэвх санаачлагтай, дуу хоолойтой, оролцоотой байхыг хүсэж байна. Манай энэ хууль байна. Дээрээс нь саяны төрийн үйлчлэгийг иргэд ойртуулах ажлууд байна. Дээрээс нь одоо энэ COP17 болгож байгаатай холбогдуулаад энэ ногоон AI дэд бүтэц энэ дата төв барих дата төвийг одоо Монголд оруулж ирэхэд хөрөнгө оруулалтыг бүрэн дэмжих энэ одоо санаачлагаа олон улсад зарламаар байна. Татвар мөнгөөр ч гэсэн одоо энэ IT-ийг бүтэн сайн дэмжмээр байна. Мэдээллийн технологийн салбарт ахис дэвшил гарч байгаа ч дутуу зүйлс олон байгааг тэрээр хэллээ. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар жижиг дунд үйлдвэрийн газраас үндсэн хөрөнгийн зээлийг 8 жил, эргэлтийн хөрөнгийн зээлийг 5 жилийн хугацаатай олгож эхэллээ. Мөн 2020-оос 2025 онд зээл авсан. Зээлийн зөрчилгүй зээлдэгчийн төлөлтийг 2 жилээр сунгаж 7 жил болгожээ. Өнөөдрийн байдлаар жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 1294 идэвхтэй зээлийн 195.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хугацааг нь сунгаснаар эргэн төлөлт 14.5 тэрбум төгрөгөөр буурах хэдий ч энэхүү хэмнэлт нь хуримтлал, худалдан авалт, татвар, нийгмийн даатгал, цалин гэх мэт хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд орно. Мөн ажлын байрыг хадгалж үлдснээр 4917 ажлын байр шинээр нэмэгдэх тооцоо гарчээ. Богдхан үлийн дархан цаст газрын зайсан нөхдийн аманд 1954 оноос хойш 680 гаруй иргэн амьдарч иржээ. Тэдэнд 2016-аас 2022 оны хооронд газар эзэн шиг гэрчлэгээ олгож эхэлсэн. Ингэхдээ 125 иргэний эрхийг шийдвэрлэгийн үнийг хүрсэн байна. Тиймээс уг асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд сандаг өвчээр холбогдох албаныханд даалгаж хүн эрхийн зөрчил дахин гаргахгүй байхыг сануулжээ. Манай улс 2022 оноос нийтдээ 1561 цахилгаан автомашин импортлоод байна. Үүний 76% орчим хувийг бүгд найрамдах Хятад ард улсаас, 10% орчим хувийг Япон улсаас, 5% орчим хувийг Америк нэгдсэн улсаас, 8.4% бусад улсаас тус импортлжээ. 2022 онд 214-ийг импортлсон бол 2023 онд 419 болж огцом өссөн. Харин 2025 оноос буурч он гарсаар 88 цахилгаан автомашин импортлоод байна. Өнөөдрөөс 2 хоногийн туршид ихэнх нутгаар цагаагаар тогтун өдөртөө дулаан байна. Харин 24-нд Баруун аймгийн хойд, Төвийн Баруун хойд, Зүүн аймгийн зарим газраар, 25-нд Баруун аймгийн зүүн хойд, Төв болон Зүүн аймгийн зарим газраар бороо нойтонцоос орж явган шуурга шуурна. Салхины хурд секундэд 14-өөс 16 м хүрч ширүүсэж шорон шуурга шуурах төлөвтэй байна. Улаут хотноо болсон Бурят улс өнөөдөр ба маргааш сэдэвт чуулга уулзалтад Бурятын тэргүүн Алексей Седенов хүний амьдралын чанарыг сайжруулж чадвал бүх асуудал шийдэгдэнэ гэж хэлжээ. Энэ үг ирээдүйн Бурят улсын тодорхойлолт болж байна. Тус улс хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахын тулд олон талт арга хэмжээг авах болсноо энэхүү чуулга уулзалтаар зарлан мэдэгдэж байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.